Олон банк тос холбоо болон за санхүүгийн цэцэл хороотой хамтраад зах зээлд цэнхэр бонд гаргах удирдамжаа танилцууллаа. Тэгэхээр Олон банкны зүгээс бас өмнө нь ногоон бонд зэргийг гаргаж ирсэн туршлагатай шүү дээ. Тэгэхээр одоо цэнхэр бондын удирдамжаа баталгаажуулчихсан юм чинь дараагийн алхам юу байх вэ? Тийм, өнөөдөр Монголын доктортой санхүүжилтийн холбооны одоо жилийн форум энэ Blue Zone болж байна. Тэгээд маргааш ус үргэлжлэн. Тэгээд энэхүү форумаар ер нь л одоо жилийн энэ форумаар маш үр дүнтэй ажлууд хийгддэг. Форумын дараач үр дүнгууд маш сайн гардаг. За тэрний нэг ажил нь одоо Олон банк манлайлаад доктортой санхүүжилтийн холбоотойгоо хамтраад за IFC буюу олон улсын санхүүгийн корпорацаас техникийн тусалцаа аваад санхүүгийн зохицуулах хорооныхоо хамтаар энэ цэнхэр бонд гаргах удирдамж, үндэсний хэмжээний удирдамж гэдгийг баталлаа. За энэний өмнө бид нар цэнхэр санхүүжилтийн хүрээ гэдэг баримтчгийг санхүүгийн олон улсын санхүүгийн корпорацийн техникийн тусламжтай боловсруулад S&P-гээр second party opinion гэж ярьж баталгаажуулалт авсан байсан. За энэний үргэлжил болгоод энэ цэнхэр бондын удирдамжийг гаргалаа. Тэгээд энэхүү баримтчгийн ач холбогдол нь хамгийн түрүүнд одоо олон улсаас одоо их усүр татах. За хоёр дахь нь ер нь энэ байгууллагууд энэ удирдамжийн дагуу одоо цэнхэр бонд гаргах процессыг илүү тодорхой хялбар болгох юм зорилготой арга хэмжээ. Тэгэхээр цэнхэр бонд бол зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Одоо удирдамжаа боловсруулчихсан юм чинь магадгүй Олон банкны зүгээс зах зээлдээс дотоодын зах зээл цэнхэр бонд гаргах ийм төлөвлөгөө байгаа лу. Тийм, бид нар өнгөрсөн жил одоо олон улсын санхүүгийн корпорацаас 160 сая долларын цэнхэр санхүүжилт татсан. За тэгээд үүнийг ашиглаад бид нар 3 төрлийн бүтээгдэхүүн гаргацсан явж байгаа. Одоо саарал усны дахин ашиглалт, за усны хэмнэлттэй тоног төхөөрөмжүүд, за доктортой усан хангамжийн дэд бүтц гэсэн ийм бүтээгдэхүүн гаргацсан явж байгаа. За мэдээж бид нар энэхүү одоо удирдамжийг баталсан. Дараагийн ажил бол бид нар одоо манлайлаад цэнхэр бонд гаргахаар одоо хэдийн ажилдаа орцсон явж байна. Хугацааны хувьд нөөцшил хэдийгээр гарахаар. Гэхдээ одоо энэ хөрөнгөний зах зээл, олон улс дотоодын хөрөнгөний зах зээлийн одоо нөхцөл байдал. За ер нь дэлхийд даяар нөгөө тодорхойгүй байдал ч хамгийн тодорхой зүйл болчиход байна. Тэгэхээр яг одоогоор бол шууд ам гаргахад хэцүү байгаа даа. Гэхдээ ер нь ойрын ирээдүйд гаргана гэж үзэж байна. Олон банкны зүгээс 2030 он гэхэд за нийт зээлийн багцад эзлэх ногоон зээлийн хувь хэмжээг 10% хүргэж өсгөх зорилтыг төвшүүлсэн байгаа. За магадгүй энэ зээлийн хэдэн хувийг бас цэнхэр санхүүжилт бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа вэ? Яг Олон банк төдийгүй энэ Монголын банкуд 2030 он гэхэд нийт зээлийнхаа багцын 10%-ийг энэ доктортой санхүүжилт ногоон руу чиглүүлнэ гэдэг амлалт өгсөн ажиллаад явж байна. За яг цэнхэр санхүүжилт гэдэг бол одоо бас харьцангуй шинэ ойлголт байгаа даа. Тэгэхээр харилцагчдаа иргэдээ энэ цэнхэр санхүүжилт гэж юу юм, яавал цэнхэр болох юм. За энийг ийм цэнхэр санхүүжилт авсны ер нь усны хэмнэлттэй саарл ус дахин ашиглах, усны үр ашигтай хэрэглээг хийхин тулд яах юм, юуг цэнхэр гэж үзэх юм гэдэг дээр хамгийн түрүүнд бид нар боловсруулах, ойлгуулах шаардлагатай байгаа. Тэгсний дараа нь бол одоо bankable project гэж ярьдаг, банкны зээл болох боломжтой төслүүд нэмэгдэх байх. За ингээд шатаар явхад бол ингээд нэлээд дийлэх хувийн бол эзлэх болов гэж бодож байна. Яагаад тийм бэ гэхээр Монгол улсад ялцчгүй одоо усны хэрэглээ бол Монгол улсад төдийгүй одоо дэлхийд дахин тулгымдсан асуудал болж байна тийм ээ. Тэгээд одоо энэ өнөөдрийн одоо энэ COP буюу одоо цөлжилтөд тэмцэх талуудын хуралч гисэн одоо цөлжилт гэдэг юу вэ гэхээр тэр усны газрын дарга хэлжсэн. Тэгээ усны дутагдал юм аа ихний хэлж байна. Тэгэхээр харилцагчаа боловс ойлголт өгөөд мэдээлэл өгчвөл ийм bankable project-ууд бүрэн одоо боломжтой их болох бүрэн бол. Дотоодын хөрөнгөний зах зээл усны дэд бүтцийн урт хугацааны бондыг шингээх хангалттай юм хөрөнгө оруулагчийн баазтай гэж та харж байна. За магадгүй тэтгэврийн сан даатгалын компани зэрэг урт хугацааны институцийн хөрөнгө оруулагч дотмог байгаа цэнхэр бондын зах зээл зэрэгэд ямар эрсдэл дагуулах бол гэж харж байгаа юм. Яг цэнхэр бонд мэдээж дотоодын зах зээл дээр бас түрүүний ярьдаг учир тогтмол байгаа. Тэгэхдээ одоо цэнхэр бонд гаргалаа гэхэд одоо олон улсын санхүүгийн байгууллагууд авах боломжтой. Бид нар дотоод төгрөгийн одоо нэрлсэн үнээр гаргалаа гэхэд дотоод олон улсын одоо байгууллагууд авах боломжтой. Ер нь тийшээгээ чиглэж ажиллаж байгаа. Бид нар дотоодоо гаргая. Гэхдээ олон улсын байгууллагууд, хөгжлийн институтууд, санхүүгийн байгууллагууд авах боломжийг одоо илэрхийлж байгаа гэсэн. Хурлын үеэр байгалийн үйл сантай хамтран ажиллах гэрээнд гар үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Тийм, байгалийн өв сантай хоёр чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. За эхнийх нь бол энэ
бэлчээрийн дороотлыг бууруулахад чиглэсэн за малчтаасаа эхлээд мах бэлтгэл хүртэл за мах түгээлт хүртэл юм нэгдсэн supply chain дээр нь бол ямар байдлаар санхүүгийн дэмжлэг санхүүгийн бүтээгдэхүүнүүдээр оролцох боломжтой байна. За энэ нь өөрөө одоо бэлчээрийн даацыг зөв зохистой хэмжээнд авчирна гэдэг нь өөрөө нөгөө carbon market-тэй холбоод carbon market-ийг одоо олон улс зарах боломж гэдэг энэ чиглэлээр нэг хамтын ажиллагаа эхэлж байна. За хоёр дахь нэг юм нь бид нар nature буюу байгаль гэдэг нэртэй карт гаргасан байгаа. Тэгээ энэхүү картын хураамж нь бол одоо 100% байгалийн өв саналуу буюу одоо Монгол улсын одоо дархан цаазд болон одоо бусад байгалыг хамгаалахад зарцуулагдах юм. За тэгээд энэхүү хураамжтай буюу картын хураамж одоо нэг карт зарагдлаа гэхэд тэр картын хураамжтай адилхан хэмжээний хөрөнгийг байгалийн өв сангаас оруулна буюу match make fund matching болно. Тэгээ энэ сангаар одоо байгаль хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдийг болон байгаль хамгаалах чиглэлд зарцуулах юм. Тэгээд одоо Голомт банкны хувьд бол энэ картыг виртуал карт хэлбэрээр гаргасан. За манай social pay wallet руу ороод 2 хоног дараа л энэхүү картыг авах боломжтой. За тэгээ бид нар ер нь энэ картыг ашигласнаар нэг байгаль дээлтэй байгальд commitment оруулна. За мөн олон янзын хөнгөлт урамшуул авдаг байхаар системийг хийцэн тэгээд ажиллаж байна. За Голомт банк хөрөнгөний биржтээс хувьцаа бүртгүүлсэн арилжаалагдаад явж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагч талдаа сонирхож байгаа нэг асуулт бол мэдээж ихний хагас жилийн тайлангаас танах танилцуулсан байгаа голлох үзүүлэлтүүд бас нэлээдгүй сонирхол татсан. Тэгэхээр оны одоо үлдэж байгаа хагас Голомт банкны хувьд бас төлөвлөлт нь хамгийн гол одоо төлөвлөлт юу байна? Ялангуяа жишээлбэл цэвэр ашгийн хэмжээ бол бас нэлээд буурсан байгаа гэсэн. Тэгэхээр одоогийн бодлогын хүүг өсгцэн байгаа, инфляц өндөртэй байгаа энэ орчинд оны үйл цагаас Голомт банкны үйл ажиллагаанаас хэрхэн тусаар байна? Тийм мэдээж яг уу эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой, инфляцтай холбоотой Монгол банкнаас бол одоо мөнгөний хатуу бодлогыг сүүлийн 2 жил шахуу барьж байна. За энэ нь эргээд өөрөө банкудад бол ингээд зардалруулж буудаг. За яг эдийн засгийн нөхцөл байдлыг харахад бол одоо ингээд мөнгөний хатуу бодлого явуулахаас бол бас аргагүй байх шиг байна. За мөн одоо ялангуяа 2025 оноос хойш манай банкны хувьд бол чанаргүй зээлийнхээ хэмжээнд маш их анхаарч ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар одоо Голомт банк сүүлийн 2 жил гаруй одоо 2 гаруй тэрбум долларыг олон улсуудаас олон улсын хөрөнгө оруулагчнаас Монгол улс татаж авчирсан байгаа тийм. За одоо тэр хөрөнгө оруулагч нар маань Голомт банкад итгээд ингээд мөнгө өгсөн. За одоо нөгөө эрсдлийн удирдлага болон бусад зүйлс нь ямар байна гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа. Тэгээ тэр нь тийм ч учраас бид нар эрсдлийн удирдлагаа илүү одоо зүү зохистой оновчтой болгох талаар ажилласан. За мөн нөгөө хөрөнгө оруулагчтай харилцаа гэж чухал зүйл үү. Гэхдээ тэрийг репортинг талдаа ажиллаад явж байна. За ирэх одоо он дуустал буюу энэ 2026 онд бид нар бизнесийн зээлүүдээ олохтой маш их төлөв анхаарч ажиллана. За ялангуяа одоо байгууллага SME гэж ярьдаг энэ зах зээл рүү бол бизнесийн гол төлөвлөлтүүдээ хийж ажиллах боломж үзэж байна. За Голомт банкны зүгээс бас олон улсын хэмжээнд ер нь бол тэр даяараа компаниуд бол нэлээдгүй бонд гаргаад санхүүжилтийн хөлсөөр татаад байгаа. Голомт банкны зүгээс бас гадаад зах зээл дээр бонд гаргасан шүү дээ. Тэгэхээр олон улсын бондын хөлсөрийг нэмэгдүүлэх энэхүү стратеги нь банкны өсөлтийг дэмжих гэсэн бас санхүүжилтийн зардлыг бол өсгөж байгаа ийм дүр зураг банкнуудын шинээдээс харж болохоор. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд үр өгөөж нь бас хэдийн хугацаанд мэдрэгдэж эхэлнэ гэж харж байна. Тэ одоо бид нар 2024 онд анх удаа одоо Нью-Йоркийн одоо зохицуулалтаар буюу 144A гэж ярьдаг энэ форматаар одоо 300 сая $300 санхүүжилт босгоход бол өртгөн 11% байсан юм. Өгөөж нь 12%, купон нь 11%. За ингээ 2 жил ажиллаад бид нар одоо сая сар гарангүй өмнө одоо дараагийнхаа бондыг босгоход одоо өртгөн 7.9 болж буурсан байгаа тийм. Тэгэхээр энэ бол сүүлийн 2 жил бол Голомт банкнд хөрөнгө оруулагч нар яаж итгэж байгаагийн одоо илрүүл болсон. За мөн одоо бид нар 300 сая $300 гаргая гэхэд 2.1 тэрбумын захиалга ирсэн байгаа даа. Тэгэхээр энэ бол одоо ялангуяа хөрөнгөний зах зээл дээр олон улсын хөрөнгөний зах зээл дээр бол боломж байна. Монголын банкудад боломж байна. За энэ хөрөнгө оруулагчтай харилцаа болон үр ашигт байдал эрсдлийн удирдлага зөв хөгжүүлж чадах юм бол бүрэн боломжтойг харуулж байгаа. Яг нөгөө талаас бид нар олон улсаас доллар оруулаад ирдэг төгрөг болох зардал бол мэдээж жоох өндөр байгаа. Swap-гийн одоо өртөг гэж ярьдаг те. Тэгээ Голомт банк бол бусад өөр арга механизмыг хэрэглээд сая энэ оруулж ирсэн бондоо бол одоо Европын сэргээн босголтын банк олон улсын санхүүгийн корпорацтай бүтэн одоо swap хийж за одоо байгаа зах зээлийн өртгөөс нэг функт шахуугаар одоо хэмнэлттэйгээр swap хийж чадсан байгаа даа. Энэ нь өөрөө бас Монголын банк санхүүгийн салбарт бол шинэ алхам болсон болов уу гэж бодож байна. За тэгээд яг ямар өртөгн гэхээр түрүүний ярьсан одоо 11 12 дээр байсныг бид нар 7 дээр авчирч чадаад байна.
За нөгөө талдаа мөнгөний хатуу бодлого явуулж байгаатай холбоотой дотоод их үүсрийн өрсөлдөөн бас өндөр байгаа даа. Хүү өсөж байна те. Тэгээд энэтэй харьцуулахад бол бас харцсангуй гайгүй болцоод байна сүүлийн одоо манай дийл бол.